За, өглөө хөтөлбөрийг үзэж байгаа нийт монголчуудаа өдрийн мэнд хүргэе. За, намайг Бадмын Хотхон Бат гэдэг Монгол улсын иргэн. За, гэр бүлээрээ гадаадд ажиллаж амьдардаг монголчуудын нэг байна. Та бүхэнд айгүй содон сонсогдож магадгүй Австрали улсаас урагшаага тусгаарлагдсан тусдаа арал байдаг. Австралийн мужийн нэг хэсэг Тасмания гэдэг арал дээрээс холбогдож байна. Ингээд та бүхэнд өөрийнхөө ажиллаж байгаа газрыг танилцуулъя. Би яг одоо компанийнхаа офисын үүдний хэсэг зогсож байна. Энэ миний ажилладаг газар бол Австралийн одоо Тасмания мужийн 70 уурхай 100 жилийн түүхтэй маш том гүний уурхай. Үндсэн олборлдог хөдөр нэх юм бол цайрын хөдөр гэж явдаг. Ерөнхийдөө полиметаллын орд тухайн хөдөрт бол бүх төрлийн элементүүд агуулгаж идэг. Цайр, алт, мөнгө, зис, гуйл бүгд байдаг. Гэхдээ яг үндсэн түүхийд нь бол цайр. Энэ цайрыг бол одоо энэ Австралийн дотоод зэрэгцээг хангахаас гадна хятад руу экспортлдог ийм компани байгаа. За ямар ч байсан Австрали улсад ирэхээс өмнө бол ирээд Австралийн энэ түүхэн энэ том одоо бас эдийн засгийн нэгэн хэсгийг бүрдүүлдэг салбарт ажиллана гэдэгтээ бол ерөөсөө зүүдлээчгүй явсан. Тэгээд ирээд их сургуулаа төгсөөд азар энэ уурхад бол инженерийн ажилд бол орж чадсан. За нийт манай компани MMG гэдэг компани нь болохоор яг энэ уурхаа дээр бол 600 орчим ажилтнтай. Ажилтнанд 7 хоногийн ростроор ээлжиж ажилдаг. За Мельбурн гэдэг хотод бол төв офис нь байдаг. Ерөнхийдөө бол гүний уурхаа яг их доошоо гүн нь бол 1000 орчим метрийн гүнтэй. Үнэлэхүү гүнээр бол 1000 орчим метр. Ингээ машинаараа ингээ дамжаад ингээ очих газарт очих юм бол за бүр 30-40 км гарan замыг тоолж очдог. Ийм одоо том уурхаа байгаа. За жилдээ нэг сая орчим тонны хүдрийг гаргах хүчин чадалтай. Дээрээс нь за яг газар дор тасралтгүй нэг 60 орчим техник ажиллаж идэг ийм уурхаа байна. За ерөнхийдөө энэ уурхаа нөрөө нөгөө 70 уурхаа учраас тухайн одоо хүрээлэн буй орчинд төдийлөн сөрөг нь нөлөөгöd байх юм байхгүй. Одоо эвдэгдсэн газрын их талбай гэж байхгүй. Ерөнхийдөө ингээд яг газар дор бүх ажиллагаа явагдаж идэг. Дээр нь бол яг ингээд уул мод нь яг байдгаараа ингээд сайхан ургаал байж идэг. За манай компани лого бол тэр MMG гэдээ харагдаж байна. За Roseberry Mine гэдэг бол ерөнхийдөө энэ тосгоны нэрийг хэлж байгаа. Тэгээ яг миний ажлын өдрийг ингээд бичиж явахд айгүй төвхтэй. Ягаад гэвэл би одоо уурхаа доошоо орчин тэгээд өглөө 6-аас орой 6 цаг хүртэл ингээд тасралтгүй уурхаад ингээд ажиллаж идэг учраас яг тэрийг ингээд бичихэд айгүй төвхтэй. Тэгэхээр ингээд өнөөдөр миний яг 7 хоногийн ажлын рострын сүүлийн өдөр би сүүлийн өдрөө тараад ингээд одоо маргааш өглөөнөөс ахуулаад та бүхэнд яг энэ арлын яг энэ Roseberry гэдэг тосгонд байдаг цорын ганц Монгол айлын нэг өдөр яаж өнгөрд юм бэ гэдгийг та бүхэнд маш сонирхолтойгоор маш дэлгэрэнгүй гоё үйл явдалтайгаар тайлбарлаж үзүүлье. Та бүхэнд ч гэсэн яг энэ монгол хүний мөр гарч үзээгүй энэ газар байдаг Монгол айл яаж амьдардаг нэг сонирхолтой санагдчихэж магадгүй. Ингээ манай ажлаас хэдхэн минут явбал Roseberry хотын Roseberry тосгоны төв рүү ингээ шууд ороод ирдэг. Хотын төв маань жижигхэн хөөрхөн нэг посттой, нэг дэлгүүртэй, за тэгээ нэг имийн сантай. За ер нь ингээл баг болоо шүү дээ. Өөрчлөх хүмүүст үзүүлээд байх гоё юм баг байхгүй. Хэдүүлээ яг Roseberry гэдэг тосгоныхоо яг хотын төвд нь ирсэн байна. За хотын төв гэж манай эзэн айгуу жижигхэн. Тэгвэл яг уу яг ажиллаж байгаа 7 хоногтой бол энэчнээс юм хүм авч болоод идэг. Тэгээд бусад үед нь бол нэг цаг өөр хот руу яваад бүх юмудаа авчдаг том хот байгаа. 1893 онд байгуулагдчихсэн юм тосгон. За тухайн үед энэ газраас алтны илэрцэн илрээд энэ тосгон яг уурхайг түшгэн байгуулагдчихсэн юм жижигхэн тосгон байгаа. Яг тэр хэрээрээ ч тэр одоо хүртэл ингээд яг уурхайгаа түшгэлэл явж байгаа уурхайчтай амьдэрдэг юм тосгон байгаа. Roseberry-гийн маань бүр анх одоо ямархуу байдлаар хөдрөө олборлдог байсан дүр зургийг харуулсан юм зурагтай хаан байна. За энэ бүр дээхэн үед анх уурхай бас ажиллаж эхэлж байхад ашиглаж ирсэн тэрэгэнцэр зүтгүүр нь харагдаж байна. За энэ баяжуулах үйлдвэрийн зураг харагдаж байна. Баяжуулах үйлдвэр нь ерөөсөө яг энэ зургийнхаа хажууд энд харагдаж байгаа маа.
50 метрийн зайтай юм цамхагууд байршуулсан. Ингээд өндөр уулнаас яг энэ цамхагийнхаа энэ одоо роликоор нь дамжаад ийм тэрэгэнцрүүд байнга эргэлж идэг. За тэгээд ингээл энэ цамхагуудын тэрэгэнцрүүдээр ингээл тасралтгүй хөдрөн зөөгдөжсэн ийм системийг бас ашигладаг байсан юм байлээ. Их сонирхолтой. 1800-аад оны үед уул уурхайг ингэж хөгжүүлсэн гэж бодоход бас л уул уурхайн хөгжил өндөр газар байгаа юм шүү. За тэгээд энэ тосгон нэг 700-аас нэг 1000 орчим оршин суугчтай. За ихэнх уурхачт нь бол өөр хотоос өөр газраас ирж энэчнээ хауст төр зур байрлаад амралтаараа гэр лугаа буцаа явцдаг. За миний хувьд гэх юм бол гэр бүлээрээ энд байнгын амьдарч оршин суудаг ийм хүн байна. За манай гэр бүлийн хувьд гэх юм бол би эхнэр 2 хүүгийн хамт амьдардаг. Манай том хүү бол яг энэ тосгоны одоо дунд сургуульд сурдаг. Бага хүү маань бол арай одоо цэцэрлэгт орох насанд болоогүй байгаа. Эхнэр маань өмнө бид Сидней хотод ажиллаж амьдардаг байхад онлайн шопод ажилладаг байсан. Тэгээд энд бол одоохондоо хүүхдээ хараад одоо миний гэр бүлийн бүх ард талыг хариуцаад байж байгаа ийм сайхан бүсгүй байгаа. Амралтын 7 хоногт би чадвал 5 удаа, чадахгүй бол одоо хамгийн багадаа 3 удаа бэлтгэлээ хийдэг. Бэлтгэлээ бол өглөө 1 цаг сайхан эрчимтэй хийчихээр маш сайхан тухайн өдрийн ажил бүтээдэж байгаа юм шиг их гоё. Ерөнхийдөө ингээд сайхан байгаалагийг харж байгаа нүдний өнгө хүрт сайхан тод болсон юм шиг санагддаг. Бодибилдинг, фитнесийн энэ өөрийнхөө сонирхож байгаа спортыг бол ерөнхийдөө насан туршдаа хаяхгүй ингээд одоо хөгжрөөл дуусан тусдаа л явах гэж боддیں۔ За ерөнхийдөө амралтын эхний өдөр бидэд яг энэ Roseberry гэдэг тосгонтой хамгийн ойр байрлах Бөөрний гэдэг хот руу очиж хүнсээ цуглуулдаг. За яагаад гэвэл тэнд маш том супермаркет байдаг. Дээрээс нь маш хямдхан. За яг энэчнээсээ хүнсээ авах юм бол харьцангуй үнэтэй байдаг учраас. За дээрээс нь та бүхэнд бас тэр хотынхоо ойр орчмын гоё зүйлүүдийг, сайхан зүйлүүдийг харуулад явбал бас илүү гоё юм болов уу гэж бодлоо. Манай том хүү тосгоны шатрын нэлээд дээгүүр левелийн тоглогч. За ингэхээр чин энэ ингээд ороод ирнэ. За энэ ингээд үндсэн хотын төвөнд банкн дэлгүүр нь манай хороол шиг жижиг дэлгүүрүүд хоёр талаараа хүмүүс нь сайхан ингээд кофега барайл хоёр талаараа алхаал. За хүнсний супермаркет, алдарт сүлжээ дэлгүүр, Woolworth гэдэг дэлгүүр байна. Австралиар зочилж исэн хүмүүс бол бүгдээрээ маш сайн мэдэх бах. Ерөнхийдөө бол баг австралчуудын дийлэнх хувь нь энэ дэлгүүрээс хүнсээ авдаг. За манай гэр бүл энд амьдарч байгаа монголчууд ер нь бүгд л авдаг бах. Энээс өөр хитэн дэлгүүрүүд байгаа л да. Гэхдээ энэ хамгийн том нь, хамгийн найдвартай. Ер нь Австралийн хүнс нь их найдвартай. Эргэлзэх юм байхгүй л дээ. За тэгээд бид хэд хүнсээ авдаг. Тэгвэл бол одоо 14 хоногийнхоо хүнсийг тэр чигээр нь хамаал явна гэсэн үг. Хөргөчөө дүүргэх хэмжээгээр нь. Тэгээд ойролцоогоор нэг за хүнсний манай нэг одоо 14 хоногийн зардал ойролцоогоор нэг 500 орчим долларын юм болдог. Тэгээ сардаа тэгэхээр нэг 1000 гаруй доллар зөвхөн хүнсэнд явдаг гэж ойлгож байна. Манайх нөгөө гэрийн билетик нөгөө юм ширэн билетик байхгүй хуучны. Тэгээ айгу удаан халдаг. Удаан халаад байгаа юм шиг санагдтiin. Тэгээ зүгээр аялын газан билетэн дээр бидээ тоолоо ичтэй. Айгу хурдан тэгээд хамаагүй зардал багтай. Энэ 4 шиг нэг газан ингээд $5 байдаг үлээ дээ. Тэгээд нэг. Эцгүй яа. За гараа. Хүнсээ цуглуулад гараад ирлээ. Харин арай гайгүй юм авсан байна. Нийт авсан юмны үнэ 380 хэдэн доллар боллоо. Тэгээд энэ 7 хоногт арай бага юм авчлаа. За яах вэ? Одоо ингээд гэр лугаа хөдлөлөө. Замдаа 1 цаг орчим явна. За манай гэр бүлийн хувьд гэх юм бол Roseberry гэдэг жижиг тосгонд амьдарч байгааг нь давуу тал байна, бас сул тал байна. За давуу тал гэх юм бол тэр бидний амьдарч байгаа одоо 3 унтлагын өрөөтэй юм хаус гэж явдаг. Ерөнхийдөө бол маш том хаус. За бүх зардлыг бол манай уурхаагаас төлдөг. Бид нар бол зөвхөн ашиглалтынхаа зардлыг л төлж амьдардаг.
За тэгэхээр энэ бол түрээс төлж амьдрахгүй гэдэг бол хамгийн том давуу тал. За дээрэс нь яг бид маш цэвэр агаартай бүсд амьдардаг. Тинчээ одоо ямар ч тийм машины олон хөдөлгөөн гэсэн юм байхгүй. За сул тал гэх юм бол бас зөндөө байна уу? Найз нөхдөсөө хоол, гэр бүлийнхнаасаа хоол. За ингээд та бүхэн ас хоол тусгаарлагдсан одоо Тасмана гэдэг арал дээр амьдардаг Монгол айлын яг ингээд үүднийх нь хаалгаар орж ирж байна. Ингээд шууд үүдээр орж ирээд ингээд манай том өрөө одоо 100-ны хэсэг, миний одоо хамгийн хайртай хэсэг, айгуу дуртай, айгуу дулаахан халуун өдөр байсан ч гэсэн галаа түлдэг. Ер нь ингээд баг бахын л ер нь энд хөдөө гол дээр очихоор ингээд гал түлээс уучдаг юм хөхтэйсэн. Анх энэ байшинд нүүж ирэхэд бол энэ 100-ыг хараад бүр ингээд баг нулимс гоожшхан баярлж ийсэн. Гэр бүлийн зурагнууд. За тэгээ ийшээ ингээ манай галтгоо ингээ маш энгийн зохион байгуулалттай. Энэ хаалганы цаана ингээд бид хэдийн унтлагын өрөө байгаа. Ерөнхийдөө 3 шиг унтлагын өрөө ингээ баанж орлон ингээд амралтын өдрөөр их цагаа өнгөрүүлдэг өрөө бол одоо энэ миний YouTube-ийн өрөө байна. Ингээ хитэн гэрэлтүүлэхтэй дугаараа идэг компьютер. За нэг илүү жижиг дэлгэц. За тэгээд ярддаг микрофон. За ерөөсөө ийм л өрөөнд суугаад одоо мянган залуусын үзэх дуртай холимог дулааны ганган баримтат кино одоо бүх дугаарууд гардаг. За юу яцхан залуусаа тулааны спортын суугт маань тавтай морил ингээд дараагийн бичлэгээр уулзаж байгаадаа таатай байна. Энэ спортын төрлөөр дахиж тулалдах боломж бол том багассан. Товчхон танилцуулгыг та бүхэнд хүргэе. Австрали улсад ер нь ингээ манай монголчуудын ирсэн хамгийн түгээмэл виза бол оюутны виза байт юм байлээ. Студент гэсэн төрлийн виза. За энэ төрөл нь бол ирээд суралцаад их сургуулаа төгсөөд ажиллах ийм төрлийн виза байгаа. За дараагийн төрөл нь юу гэхээр спонсор гэдэг визаны төрөл. За энэ бол Монголоос хэрвээ та ажлын ярилцлаганд ороод тэнцэх юм бол шууд Австрал компани өөрөө таны визаг одоо спонсор хийж ивент итгээд таны бүх бичиг баримтыг одоо бүрдүүлж таныг шууд Австрал руу татна. Тэгээ та одоо гэр бүлийнхэнтэйгээ юм уу өөрөө юм уу ингээд Австрал дээрээ ажиллаж амьдрах юм боломжийн виза. За ингээд дараагийнх нь болохоор Австралийн засгийн газрын тэтгэлэг гэж байдаг юм байлээ. За энэ тэтгэлгээр бас тэнцээд Австралид ирээд гэр бүлээрээ сурж ажиллаж амьдарч байгаа ийм гэр бүлүүд бол байна. За ийм байна. Ингээд манай гэртээ танилцаж, ажилтаа маань танилцсан та бүхэндээ маш их баярлалаа. Ингээд та бүхнийхээ амьдралд хамгийн сайхан бүхнийг хүсье. Ингээд бүгдэнд нь сайхан амраарай гэж хэлье. Баяртай.